Нэг бус 10 гаруй хүний эрхийг зөрчсөн фактуудын нэг бол Тагнуулын ерхий газрын дараагасан хурц хэрхэн хүнийг хилмигдүүлж байсан явдал. Өнгөрсөн оны сүүлчээр улсын хурлын гишүүн Батцаандан Болд нарын гишүүд хурцаас болж хохирсон иргэдийн төлөөллөлийг хүлээн авч тэдний үгийг сонсож чухам юу болсон талаар нийгэмд бодитүннийг дэлгэсэн. Гэтэл дээрх иргэдийн гомдлыг өнөөдөр прокурор хянж байгаа гэхээс өөр мэдээлэл байхгүй. За дээрэс нь зориг агсны амнасыг бүрлгэсэн хэрэгт 3 хүн яллагдсан. Мөн эдгээр хүмүүс нь зүгээр хохирогчд гэдгийг хууль зүйн дотоод хэргийн сайд нямд орж мэдгдсэн. Тэрээр энэ хэргийн захиалагчийг илрүүлэх гээд сүүлийн 3 жил гүйцэтгэх ажил явуулсан ч тусыг ис олсон нь хууль хяналтын байгууллагынхны шахалц дарамттай шууд холбоотой гэлээ. Тэр баахан хэрэг хүлээгээд байдаг зохиомл хэрэг хүлээдэг хүний өмгөөлөгч нь Тагнуулын ажилтан байсан байна. Зүүн тодорхой албан тушаалтны шийдвэртэйгээр өмгөөлөгчээр тэр хэрэгт орох байтал тийм шийдвэргүйгээр шүүх хурлд орсон байна. Өөрөөр хэлбэл өмгөөлөгчгүйгээр энэ хэргийн шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Өмгөөлөгч нарын асар ихээр дарамтлсан. Шүүх хурал дээр бие засах гээд нойлд орох үед нь хар масктай хүн дагаж явж үүдэн дээр нь ман зогсож байгаад тэр өмгөөлөгчийг дарамтлж үзэг саасгүй шүүх хурланд оруулсан тухай өргөдөл. Улсын хурлын хууль зүйн байнгын хороо өнөөдөр хүний эрхийн асуудлаар мэдээлэл сонсох ёстой байсан ч тодорхойгүй шалтгаанаар уг асуудал хойшлоллоо. Сүүлийн хэдэн жил нийгэмд хүний эрх зөрчигдөж байгаа маш олон тохиолдлууд гарах болсон ч энэ асуудал дээр дөрвтөд дуурч байгаа хүн алга. Их хурлаас эхлээд уг нь хүний эрхийн дэд хороо өргөдлийн байнгын хороо тэгээд бүтцийн байгууллагуудад ажиллуулж хүний эрхийн зөрчлийг талсан зогсоох ёстой. Гэтэл өнөөдөр энэ чиглэлээр хийгдэж байгаа бодиттой ажлууд нэг ч алга. Иймээс улсын хурл хүний эрхийн асуудлаар ажлын хэсэг гаргаж яаралтай ажиллах ёстой гэлээ. Хүний эрхийн асуудлууд дээр үнэхээр маш их сэтгэл зовоосон юмнууд гарч шít. Та нар одоо энэ өргөдлийн байнгын хороо, хүний эрхийн дэд хороо гэдгсэн энэ байгууллагын энэ одоо их хурлын бүтцийн байгууллагыг битгий ялуу гэж бодлоо. Хүний эрхийн өмнөх дэд хороонд авч нэг удаа энэ хорих байгууллагуудаар явсан юм уу? Нэг удаа одоо энэ зовсон зүдэрсэн хүмүүсийн асуудлыг хилцсэн юм уу? Өргөдлийн байнгоор хараа л та. Хон өргөдөл гаргахлаар хоньны өргөдлийг чонд зогтдог юу юм? Ийм байж болохгүй шүү дээ. Ерөөсөө маш ойлгомжгүй юм даа. Одоо хууль зүйн сайд бол энэ суучлаа. Энэ асуудлуудаа оруулж ирмээр шүү дээ. Хүний эрхийн дэд хороог улсын хурлын гишүүн гадаад харилцааны сайд Цогтбаатар өмнө ахалж байсан. Завгын энэ хороо хүний эрхийн зөрчил гарч байгаа шалтгаан нөхцөл бүрийг тогтоож тухай бүрт нь шийдвэрлэх арга хэмжээ авах чигүүрг нь хуульд бий. Гэтэл өнөөдөр энэ дэд хорооны дарга нэг ч удаа хорих байгууллагуудаар явж үзээгүй байгаа нь шүүмжлэлт агуулдаг байна.